За сайн бацхан блог үзэгч та бүхэндээ өнөөдөр мэндийг хүргэе. Тэгэхээр өнөөдөр 5 сарын 1 болж байгаа. За нэг зуны амралтын 4-7 хоногийн 1-7 хоногийн энэ удаа аваад тэгээд Ослод ирсэн амарч охиныдоо. Тэгээ яг хав гадуур явж үзэх ёстой юмнуудаа дахиад үзлээ. Ер нь олон удаа үзсэн ч гэсэн ер нь үздэггүй. Тэгээ та бүхэнд өөрийнх нь 7 хоногт юу амжаалаа гэдэг талаар танилцуулъя. Яг хав яг ингээд зөвхөн 100 амралтаа авахлаар бүтэн жилийн турш маш их ядардаг тийм. Тэгээд заримдаа ажилласаа залхах юм уу гардаг. Тэр үед нэг 7 хоногийн ингээд баг зэрэг засварлага авах юм бол жоохон эрт хүчтэй болоод ажилдаг. Ийм ажиглагддаг. Тэгээд энэ хамт ажилдаг одоо нөрөөг хүмүүсийг харж байхад 103 сар аваад тэгээд 7 хоногоо бусад уйлралт нэг ядарсан үедээ авчдаг. Өвөл ч юм аваад одоо халуун 7 хоног руу явчдаг. Эсвэл одоо намар аваад гэр бүлээрээ аялдаг ч юм уу ийм зарцуулт энэ бас их зүй юм шиг санагдаад идэгээ. За ингээд блогтой тавтай морилно. За битээр гэрээсээ гараад 10 цаг явж иж Осло орох болдог тийм учраас замдаа өвлийн олимп болж исэн Хамар гэдэг хотод буусан. Тэгээд энэ та нар харагдж байгаа нэг завшиг хэлбэртэй юм бол нөгөө викингүүдийн завны хэлбэрээр хийсэн ийм мөсөн гулгуурын ийм ордон байгаа. За дотор талаасаа бол ингэж харагдсан байлээ. Маш том ийм спортын заал байсан. За энд жил болгоно 2 өдөр одоо хэрэгсэн юмнуудын ийм бүтээгдэхүүн зах нэгддэг. Тэгээ маш их олон төрлийн юмнууд зарагдсан байлээ. За манай монголчуудын ярьдгаар одоо юу лээ? Нохоо битүү түрээ ногоон хурааны арьс гэдэг лүү те. За тийм л юмнаас босна бүх юм байсан. За энэ шиш шаацангуудаа мөнгө идэллүүд те. Энэ нөрөөгүүд баяр ёслоор мөнгө юм хэрэгэлдэг. За энэ болохоор одоо үндэсний уралдаа тийм шаазын идэллүүд байсан. Ерөнхийдөө яг үнийн хувьд бол мэдээж шинэ юм авснаасаа боломжийн хямдвтар тэгсэн ирнэ яг ингээд цуглуулад бүтэн өдөржин бол гоё юм бэ гэж бодогдсон. За энэ хуучин ганснуудын та нар харж байгаа бох те. Манай монголчууд хэрэглэдэг байсан. За энэ болохоор пянзны бүхэл бүтэн 2-3 лангуу байсан. За энэ хуучин зооснууд байна. За марк байсан. За би асуусан чинь Монголын 500 төгрөгийн зоос байсан. За энэ хуучны бактериул харагдаж байна. За энэ юу харагдаж байна? За энэ болохоор ийм алдартай одоо гитарчдын тоглодог байсан хөгжмөг гитар ингэж сувенирээр хийсэн байлээ. За та нар нэг бичлэг сонстоо. Гараар урсан юм одоо алдартай гитарчдын юм гитар байна. За энд би хаашин чи өөжгий гэсэн гитар байхгүй юм да. Удахгүй өөжгий гэсэн юм гитар гарах гэж бодож энэ гоё санаа өглөөш өөжгий. Манай монголчууд ч юм нөгөө хоньны носоор янз янз юмнууд хийсэн байсан. Ямар ч үнэргүй тэг маш зөөлхөн гоё юм боловсруулсан байлээ. За энэ Непалийн ноолуурны үзэсгэлэн худалдаа энэ дэр гарсан байсан. Хүмүүс маш их сонирхож авчиллаа. За 2 Непал залуу зарж ирсэн энэ дэр. Glasur eller jernoppfyll. Og så brenner på kolben 80 grader. Da har du rødgrønnes. Og da brenner du 4 døgn til sakte opp og ned. За би тэр хоттой хончоод маргааш нь Осло орсон. Ослог одоо төм үзэг үтсэн байгаа. За энэ дээр нэг юм сонирхолтой юм эсэ ингээд нэг юм цонхоор ингээ харангууд зураачдын яг зурсан ийм байгалийн гойгоо зургуудад байлсан. Та нар ингээ хардаа үнэхээр гайхалтай зурсан байна лээ. За одоо энэ нөрөөгийн алдартай байгалийн үзэсгэлэнт газруудыг түүж зурсан зургуудыг юм хоргонд оруулсан байсан. Томруулдаг юм микроскопоор хараад ингэж үзчихсэн. Энэ бол бас санаа авууштай юм шиг санагдсан. Ерөнхийдөө та нар мэдчихэж байгаа тийм хашгираа гэдэг ийм зураг зурсан ийм зураг гэдэг тийм ээ. За тэгэхээр энэ зургийн одоо нийтдээ 7 зураг одоо зурсны одоо нэг хамгийн ихний хувилбар нь бол энэ үзэсгэлэнд төм үзээд бол хадгалагддаг юм байлаа. За энэ бол Эдвард Мюнхен зураг байгаа. За энэ болохоор амьдрал гэдэг ийм зураг байгаа. Энэ их сонирхолтой санагдсан. Тэгээ зарим нь ганцаараа ингээ уйдгартай, зарим нь ингээд хосоо олдсон. За зарим нь болохоор хүлээсэн ч гэдэг юм уу ийм гоё зураг байсан.
За ерөнхийдөө юм нөгөө энэ ингээд булан өрөө болгон зураачдсан зургаар ингээд дүүрсэн байсан. За би зарим Мюнхен юуг л харуулж байна. За Мюнхен бүхлбүтэн музей бол байдаг. Осло хотод. За тэрийг та нар би урд нь үзүүлж яасан болохоор энэ өөрийгөө одоо зурсан зургаа ер нь зураачд өөрийгөө их зурдаг юм шиг санагддаг. За музейнээс гараад ингээд гадаад орчин ерөнхийдөө ингэж харагдчихсан. Тэнд бол энэ болохоор юу байгаа? Ноблийн музей. За энэ хажууд нь ийм том үндэсний музей сая үзлээ. За энэ сонгоснууд ингээд том сонгоснууд. Зарим нь ингээд аялдаа гарч байна. За тэр ингээд аялдаа гарч байна. Ингээд дараа их. За энэ нэг сонгоц ирж байна. Нэг том хонхвай. Том сонгоц. Энэ болохоор даруултай юм шиг байна. Сонгоцнд дээр үеийн л та юм да. Тэр ингээд суучтай юм шиг байна. За музейг үзчихэд баахан хотын голын одоо далайн эргээр алхаж байгаад энэ одоо том генералийн хөшөөнтэй зэрэгцээд одоо та нарын харж байгаа үстэй юм нэг хамгаалтын цайз байгаа. Тэр цайз руу ингэж орсон. За энэ бол нээлттэй гэдэм билээ, ямар ч мөнгө төгрөг төлөөгүй. За энд цэргүүд бас байрладаг. За хүндэт харуулын цэргүүд одоо гол өдрүүдээр буудлага хийдэг газар байгаа. За энүүгээр ингээд алхсан. За ингэж алхаж байгаад тэр бүр тэр дээдлийн хэсэг дээр нь гараад ингээд харсан чинь ерөнхийдөө иймэрхүү байдалтай харагддаг юм байлаа. За энэ бүх зүйл ингээд гарын алган таарсан юм шиг. Тэгэхээр энэ дээр нэг Осло руу дээр үед одоо цэргийн юм төр дайрлахад эндээс хамгаалт хийжсэн том одоо Японы үлдэгдлүүд бас байдаг. Одоо ч гэсэн буудлага хийдэг тийм Японуудыг байрлуулсан харагдчихлаа. За энэ үнэхээр гоё зугаалж амархад их гоё газар. Энэ бол буудлагууд нь байж байна. За тэгээд дараа нь нөгөө нэг алдартай чулуун олон зуун чулуун хөшөөтэй гэдэг ийм хүрээлэн цэцэрлэг хүрээлэн рүүгээ очсон байгаа. За та нар зөндөө урд нь үзэж ясан учраас та нар мэдэх ба.
За энэ хүн ингэж байгаа юм да. Парка. Замдаа нэг жоохон мэдэж аваад за та нар хааны ордны эдэн тойрныг ингээд сонирхорой. Норвегийн хотын илээ дрон. За хааны ордон дээрээ хааны ордон дээр юм байна. Хааны ордон. Энэ замтай. Тэнд жижиг башин тэр харуулъя. Башин. За хааны ордны цэргүүд энд байна. За одоо доошлоо. За энэ болохоор хаан байгаа. Швед Норвегийн хаан. Нэг шүү. Ард түмний хайр бол миний одоо шагнал гэсэн үгтэй байна. Хүмүүс ингээд суудсан, их тайван, амар амгалан байна. Ингээд доошоо төв гудамж байгаа. Засгийн газрын ордын парламент. За Норвегийн нийслэлийн ботаникийн музейд ирсэн. За энэ хүмүүс ингээд бүгд ногоорог болохоор жоохон тиймэрхүү байна. Гэтэ ах удаач гоё юм байна.
Энэ татгшоогоо оруулах байх гэж бодож байна. Өнөөдөр нөгөө 5 сарын 1 амралтын өдөр байхгүй юу? За хэмцтэй байна. Нэгээр ингээд тийшээ янз янзын цэцэг навчнууд байна. За ботаникийн цэцэрлэгээс гараад энэ алдартай дуучны тоглолтыг үзсэн цагтаа за та нар очрыг харж байгаа бох тийм ээ. Энэ хүнийхээ тоглолтыг үзсэн. За энэ хүнийг тоглосон концертын бүтэмжлэг бол байгаа. Now, please welcome back to the stage. За дараагийн Ослод ирэхээр байнга ирдэг газар бол Ослогийн зайсан толгой байгаа. Тэгээд энэ нь бол хамгийн өндөрлөг газар. Осло хотод тэр чигээрээ харагддаг. Тэгээд нэг юм сүнслэг юм орчин байдаг. Тэгээ энэ газараар явсан. За та нар мэдж байгаа энэ дэлхийн цомын биатлон одоо уртай гүйлтийн цанын тэмцээнүүд явагддаг. Өндрөө одоо уулан дээрээс үсрэлтийн юм тэмцээнүүд явагддаг. За ингээд та бүхэн ямар орчин байдгийг ингэж үзэж танилцах. Энэ дашрамд надтай хамт явсан бодроо найздаа маш их баярлалаа. Хүмүүс энэ машинаар тавьчих. Манай найз тэнд явж байна. Амар эндээс өссөн юм. За энэ чинь олимпийн цаг байгаа да. За энэ нөхөр ажлыг явж байна. Хэрэг хүсэх юм бол бүр дээрээс энэ аюугаар трасер ингээд доош буулдаг. За энэ биатлон байна. Тэшүүр байна. Гүйлтийн цам байна. За өвлийн спортын төрлүүд ингээд гоё хийсэн байгаамаа. За одоо бид хоёр нэг тийшээ явж байгаа. А? Тийм ээ. Айн. Яа. Энэ модыг хаалта. Таамс яа. Модны ороо. Хитэл
Ай, нүдтэй байгааз. За ингээд алмон корнер руу тэгээ явдیں۔ Да. Битэр найрлж байна. Ослогийн аяллаас бид хоёр буцахдаа Шведээр дайрч явсан. За бөглөө тосгонуудаар дайраад замдаа ганц нэг дэлгүүр хошоо ороод ингэж явсан. Хоолгонд идэж уусаар хагаад ингэ явсан. За буудалтай ирлээ бид хоёр Шведэд. Тэгсэн чинь нөгөө хүн байхгүй. Тэгээд энд ингэ нэр бичээд юм утуултайчих. Jag dörrar så jag юм мэдэж байгаа л тэгэл зам байна. Өглөө цагаан уугаад тэгээд гэлөө хөргөжлүүлээд явна. За ингээд замд ямар шуух одоо байгальтай яаж харагддаг гэдгийг би та нартай харуулъя гэж бодоод энэ бичлэгийг хийсэн байгаа. Ерөнхийдөө яг хөө ингээл голоо дагаад хурдны зам ингээд байрлцсан. За Шведээс бас Норвег руу ороход ямар ч хэлийг хяналт байхгүй. Шведээр хамгийн том хөрхрөө байдаг. За зам хазаагаад очдог. Гэхдээ битээр нэг очиж гэж бодсонгүй урд нь 2-3-д очижсэн учраас орхиод ингээд явсан байгаа. За тэгээд замд ерөнхийдөө нөгөө нэг хөдөө тосгонуудын ингээд дээр дамжиж явж исэн учраас нэг их машин ерөөсөө нэг таарлахгүй байсан. За тэгээд ганц нэг бууг хандгаа харагдсан шиг ингэж ялаа. Яг нь Норвег руу орохоор арай ийм зам овон товонтой нуглаа ихтэй юм болдог. Тэр нь нөгөө уулыг сэтэлж тавьсантай холбоотой байдаг. Швед бол ерөнхийдөө ийм хатгаад үе ийм газар байдаг. За нутагтаа орж исэн чинь ингээд хандгаа ингэж угтсан би тэрийг. За ингээд Норвегийн хамгийн одоо захын юм юу хот руу орж ирж байна. За уулын ус гэдэг ийм юмнууд бол зөндөө таарлцсан. Тэгээд энэ аялалд одоо хамт явсан хандаа за тэгээд сайхан 5 дахьтай байлгасан охиндоо маш их баярлалаа. Хамт юу том уул руу авирсан болроо найздаа баярлалаа. Ингээд та нартай сайн сайхнаа хүсье.